Сайн байцгааж байна уу? Өнөөдөр 2 сарын 28-ны өдөр 2026 оны. Тэгээд би өнөөдөр сэрчээд нэдлэхийнхаа өмнө ингээд жоохон юм бодож сууж байгаа. Ингээ надаа толгоон дотор ингээ юм бодож байхад миний өөрөө мэдэрдэг яагаад ийм байдалд ордог юм болоо ч юм уу эсвэл яагаад ийм зүйл мэдэрдэг юм болоо гэж боддог зүйл аяах байдаг. Тэгээ магадгүй бусад хүмүүс ч гэсэн иймэрхүү мэдрэмж бас авдаг байх гэж бодоод тэгээд тэр мэдрэмжүүдээ одоо юу гэх юм шинжлэх ухааны үүднээс яаж тайлбарлагддгийг яг юу хүний толгой тархинд өрнөд идэв гэдэг талаар ер нь бол ярих гэж бодсон байхгүй юу? Тэгээд өнөөдөр яг тэрийг бодох жоохон надад зав гараад сүүлийн үед ингээд гадаадад ирээд амьдарч байгаа хугацаанд одоо awkward байдал одоо тийм эвгүй байдалд ингээд юу хүн ордог шүү дээ. Тэгээд тэр би ингээд гадаад хүмүүстэй ингээд харилцахдаа ч юм уу тий ямар нэгэн байдлаар тэр соёлын ялгаач үт юм уу эсвэл хүмүүс хоорондоо одоо нөгөө шинэ хүмүүстэй айгүйх танилцах зүйлс айгүйх гардаг. Тэгээд тэгж явах хооронд хүмүүстэй ингээ ярилцаа сууж байхад ч юм уу эсвэл ингээ хоорондоо санаа солилцож явах ч юм уу ийм awkward байдалтай аягүй үүсдэг байхгүй. Тэг өчигдөр ч гэсэн ингээ нэг тийм хүлээ авалтанд очиж уулзаад хүмүүстэй ярилцаж байгаад аягүй тийм байдалд өрнөж байгаа. Тэгээ би тэрэнд болохоор аягүй ингээд мэдрэг ханддаг хүн. Аягүй тэрийг мэдэрдэг. Тэгээд тэр нь ингээ надад нэг тийм биеинд ингээ өвдөлт болж ирээд байгаа юм шиг аягүй тийм эвгүй мэдрэмж надад аягүй төрдөг байхгүй. Тэгээ энэ ингээд хэвийн зүйл юм уу эсвэл би энийг ингээ хитрхийг мэдрээд байгаа мó гэдэг тийм бодол төрөөд тэг яг awkward байдал гэж яг юу юм хаанаас үүсдэг хизээ үүссэн тэг яг ямар зүйл болоод хүний биед яг юу өрнөдөг талаар ингээд мэдээлэл цуглуулсан байхгүй сая ингээд цаг ер нь суугаад интернетээр мэдээлэл хайж байгаа. За тэгээд биш айгу сонирхолтой зүйл айгу болсон тэг бас айгу хөөргийг ойлгох тийм одоо шатанд хүрлээ гэх юм уу. За тэгээ awkward байдал нь болохоор яагаад үүсдэг вэ гэхээр шинжлэх ухааны үүднээс болохоор хүн бол угаасаа нийгмийн антаа. Тэгээд бид үргэлж нөгөө бусдад харилцаж байхдаа одоо бичгтээгүй нийгмийн дүрмүүдийг бол дагж идэг. Тэгээд энэ талаар одоо судалсан хүмүүс гээд хайгаад үтсэн чинь Тай Таширо гэдэг япон хүн байт юм байна. Тэгээ нийгмийн ухааны судлаач зохиолч хүн. Тэгээ энэ хүн нь болохоор одоо энэ эвгүй байдал awkwardness буюу одоо нэг талаараа нийгмийн төгшөөр гэдэг нь болохоор бидний одоо нийгмийн радар гэх юм уу те бидний одоо антин нийгэмд одоо ямар нэгэн байдалд харилцаанд орж байгаа тийм үед одоо тийм радар ингээд юу нэг ажилдаг. Тэгээ ямар нэгэн байдлаар одоо тэр радарт нийгмийн одоо тэр дүрэн зөрчигдлөө ч юм уу те одоо нэг зүйл буруу байна гэдэг тэр мэдрэмж одоо төрж байгаа нь ерөөд бол awkward байдал гэж үздэг. Одоо жишээлбэл ямар нэгэн газарт хэлэх ёсгүй хэлждэг ч юм уу те эсвэл бол гинт ингэ чимэг болчдөг ч юм уу тэнгуү хүмүүс аяух тийм awkward байдал мэдэрдэг шүү дээ те. За тэгээ энэ мэдрэмж нь болохоор яг үүндээ бас сайн талтай. Тэгээ энэ нь болохоор биднийг нийгэмд тасан цогцоод тэгээ бусдтай ингэ цогцоход тусалдаг гэж үздэг. Тэгээ хэрвээ үүнийг мэдэрдэггүй байсан бол одоо хүмүүс бусдын ямар сэтгэл хөдлөлтөй байгаа эсвэл өөрөө ямар нэгэн зүйл буруу хийсэн байгаа ч юм уу те тэрийг бол анзаарахгүй өнгөрөх талтай юм байлээ. За тэгээ awkward гэл аюух үг ашигладаг монголчууд одоо сүүлийн үед эвгүй байдалд орох гэж яг ярьдаг. Тэгээ ерөөхдөө сүүлийн үеийн хүмүүс дандаа awkward байсан гэдэг ч юм уу те яриад байдаг. Тэгээ awkward гэдэг үг нь яг хаанаас гаралтай ингэж хайж үтсэн чинь 14 дугаар зууны үед үүссэн юм билээ энэ үг. Тэгээ middle English үг гэж гарч ирсэн интернетээр. Тэгээд бас цааш нь хайгаад middle English үг гэж одоо яг юу юм гэдгсэн чинь одоо 1150-аас 1450-аад оны үед нормандууд буюу тэр үеийн одоо францчууд англиг бол эзэлж исэн. Тэгээ энэ үед маш их франц үг англи хэлэнд бол орж ирж исэн юм билий. Одоо жишээ нь энэ дунд одоо beef, liberty, justice гэдэг үгнүүд ч гэдэм үү те эдгээр бүгдээрээ франц хэлнээс гаралтай. Тэгээд awkward гэдэг үг маань бас францаас ерөөхдөө бол орж ирсэн гэсэн үг. Яг үгнийх нь үүсэл гарал гэх юм бол awk буюу word гэсэн хоёр үгнээс үүссэн. Awk нь болохоор одоо хуучин Скандинавийн
би жоохон буруу дуудаж магадгүй. Фөг гэх юм уу? Гэдэг үгнээс гаралтай. Тэгээ энэ нь болохоор утга нь буруу тийшээ харсан урвуу эсвэл зүүн гарын гэсэн тийм утгатай үг юм билээ. Тэгээд word гэдэг үг нь бол бидний мэддэгчлэн одоо чиглэлийг заадаг дагавар байгаа. Одоо жишээ нь forward юм уу backward гэдэг үгнүүд байдаг шүү дээ. Тэгээ энэ хоёр одоо awk болон word гэдэг үгнээс awkward гэдэг үг үүссэн юм билээ. Тэгээд энэ үгний утгын хувьсэл нь болохоор 14 дугаар зууны үед анх одоо буруу чиглэлд явж ийн эсрэг зүгт явж ийн гэсэн утгатай бол хэрэглэгдэжсэн. 15 дугаар зуунд болохоор ив хавгүй ур чадваргүй буюу одоо англи хэлэнд маш хэрэглэгддэг clumsy гэдэг үг гэдэг те гэсэн утгатай болсон. Тэгээд тухайн үед зүүн гарыг ашиглахыг бол буруу гэж үздэг байсан тийм одоо ив хавгүй гэж үздэг байсан тохиолдолтой гэж бас мэдээлэл гарч ирсэн. Аюу сонирхолтой санагдсан. За тэгээд 18 дугаар зуунаас эхлээд одоо орчин үеийн одоо бидний хэрэгжилж байгаа одоо нийгмийн одоо харилцаанд ив хавгүй байдалд орох, ичвтер нөхцөлд орох гэсэн утгаар бол хэрэглэгдэх нь түгээмэл болж ирсэн юм билээ. За үг нь бол ийм гаралтай юм байна. За тархинд болохоор ямар одоо урвал явагддаг вэ гэж судлаад үзсэн чинь одоо бид нар ийм ив хавгүй байдалд орох үед тархины anterior cingulate cortex гээд хэсэг бол ажилд юм байна. Тэгээ энэ нь болохоор хаана байдаг гэсэн үг гэхээр нөгөө одоо prefrontal cortex гэдэг энэ урд нөгөө шийдвэр гаргадаг тархи байдаг. Тэрний яг хойдолд байрлалт юм билий. Тэгэхээр ерөнхийдөө тархитай ер нь холбоотой ойрхон байдаг гэсэн үг. Тэгээд энэ хэсэг идэвхжснээрээ болохоор ямар нэгэн зүйлд одоо алдааг илрүүлдэг. Тэгээд нийгмийн харилцаанд гарсан одоо алдаа тийм error зэргийг одоо зөрчлийг нь хянах тийм үүрэгтэй. 3 дугаарт аюу сонирхолтой зүйл нь болохоор бие махбодын өвдөлт зэргийг мэдэрдэг гэсэн тийм мэдээлэл гарсан. Тэгээ энэ нь болохоор одоо сэтгэл санааны эвгүй байдалд ороход тархины одоо тэр мэдэрдэг хэсэг нь идэвхждэг болохоор би ингээд өвдөж байгаа юм шиг санагддаг. Одоо жишээлбэл өөрөө ингээд эвгүй байдалд ороод ингээд сандраад ямар нэгэн зүйл буруу хэлчлээ, хүмүүс тэрийг анзаарчлаа гэж бодох үед ингээд нэг тийм гиз хөвлөгээр нэг тийм хүндрүүлээд байгаа юм шиг дотор мох ойрготож байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр энэ нь бол яг physically биеинд одоо тийм өвдөлт илэрч ийн гэсэн тийм тохиогдол өгд юм байна. Энэний дараа маш сонирхолтой санагдсан зүйл нь болохоор алдаа мэдэрдэг тархины тохио гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь болохоор англи хэл дээр error related negativity гэсэн үг байгаа юм. Тэгээд хүн болохоор алдаа гаргах үед одоо тархины тэр тусгай мэдрэлийн эсүүд буюу одоо spindle эсүүд гэж ярьд юм билээ. Тэр нь болохоор одоо маш шуурхай ингээд аюулын тохиогддог. Тэгээ энэхүү маш хурдан хариу үйлдэл нь болохоор хүн ингээд алдаанаас суралцах дараагийн удаад ингээд энэ алдааг давтахгүй байх зэрэг одоо суралцах хавцад маш их давуу талтай байдаг. Одоо жишээлбэл бид нар ингээд гадаад хэлийг суралцаж байгаа хавцад нэг үгийг ингээд 10 20 дахин уншаад хахад ерөөсөө ингээд тогтоогдохгүй бас үед байдаг. Гэтээ яг самбарын урд гараад ингээд багш юм асуугаад тэр нь ямар нэгэн байдлаар алдаа гаргахад яг энэ одоо эвгүй байдалд орох тохиолдлууд гардаг шүү дээ тий. Тэгээ яг ингэж эвгүй байдалд орснороо тэндээс ингээд суралцж байгаа одоо тэр зүйл нь арай илүү хүнд үлдэх тохиолдол байдаг. Тэгээд энэ нь бас энтэй холбоотой юм шиг санагдсан. Энэ эвгүй байдалд орохтой бас холбоотой нэг зүйл байсан. Энэ нь болохоор бусдын өмнөөс хичих мэдрэмж буюу second hand embarrassment гэдэг юм билий. Одоо ингээд хүн ямар нэгэн байдлаар эвгүй байдалд орчиход бид нар ингээд биен дээр яг адилхан мэдэрдэг шүү дээ. Эвгүй болдог. Тэгээд энэ нь болохоор тархины mirror нейрон буюу одоо монгол хэл дээр толин нейрон гэж би бол орчуулж байна. Тэр болгонтой холбоотой гэсэн байна. Тэгээд одоо бид ингээд бусад хүмүүсийг ингээд мэдэрч явах үед
одоо тэр хүмүүс эвгүй байдалд орох мэдрэмжийг одоо тархинд бидний тархинд бас адилхан дуурайж мэдэрдэг гэсэн үг. За тэгээд энэ толин невроныг болохоор яаж анх одоо олсон бэ гэхлээр 1992 онд Италийн Пармагийн их сургуулийн профессор Жакомо Резолетта гэдэг хүн, энэ би нэрийн зөв уншсан маа. Жакомо Резолатти гэдэг хүн юм байна. Энэ хүн болохоор олсон. Яаж олсон бэ гэхлээр сармагчин дээр тархины одоо тийм судалгаа хийж исэн юм билээ. Тэр үедээ санамсаргүй байдлаар олсон. Тэгээд яаж болсон бэ гэхлээр сармагчин ингээд ямар нэгэн зүйл ингээд одоо өөрөө үйлдэлийг шүүрч авч явах үед одоо тархины одоо тэрний хэсэгт ингээд итгэвчсэн юм байна. Тэгтэл өөр нэг одоо сармагчин яг өөртөө адилхан үйлдэл хийгээд тэр сармагчин болохоор ингээд зөвхөн харж байгаа гэсэн үг, тэр үйлдэлийг хийгээгүй. Байхад ч гэсэн яг адилхан одоо хэсэгт нь ингээд тархины урвал явагдсан байна. Тэгэхээр энэс ямар дүн үүссэн бэ гэхлээр тарих болохоор харах болон хийх хоёрын хооронд бол ялгаа ерөөсө гаргахгүйсэн. Тэгээ энэ байдлаар бол энэ толин неврон гэдэг зүйлийг олсон юм байна. Тэгээд энэ нь ямар үүрэгтэй зүйл вэ гэхлээр эмпати гэд бид аюу ярьдаг шүү дээ. Ингээд бусдыг мэдрэх, бусдын орно ингээд өөрийгөө тавих зүйлийг бол одоо итгэвчүүлт юм байна. Тэгээд одоо хин нэг ингээд уйлж байгааг хараад ч юм уу те одоо ингээд бидний сэтгэл өвддөг, эсвэл хүн ингээд эвгүй байдалд орохыг хараад ингээд тэр хүний өмнөөс ингээд ичдэг ч юм уу те. Тэгээ хэрвээ иймэрхүү мэдрэмжүүдийг их авдаг бол таны ингээд mirror neuron буюу ингээд толин невронч аягүй сайн ажиллаж байна гэсэн. Тийм. Тэгэхээр энэ нь болохоор тарих бусдын мэдрэмжийг хуулбарлаж аваад өөр дээрээ адилхан байдлаар мэдрүүлж ийн гэсэн аягүй сонирхолтой. Энэ нь бас суралцах явцад айгүйх сайнаар нөлөөлдөг. Бид нар бол яг тэр толин неврон гэдэг тэр зүйлийг ашиглаж өрнө суралцдаг гэж үздэг. Ялангуяа харааныхаа мэдрэхүүгээрээ. Одоо жишээ нь хүүхэд хилд орох ч юм уу, бүжиглэгч үт юм уу те, спорт, дор хичээлэх, эсвэл хөгжим тоглох те. Энэ болгоныг бид ингээ харж нөгөө харааныхаа мэдрэхүүгээр хүлээж аваад тэгээд тэр хүний яг хийж байгаа үйлдэлийг өөрийнхөө одоо бие дээр давхар ингээ хүлээж авдаг гэсэн үг. Тэр хүний мэдэрч байгаа гэх юм уу. Тэгээ энэс бол үүсдэм байна. Суралцах одоо үйл явцад бол маш их хэрэгтэй тийм неврон байна. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь болохоор бусдын одоо санааг тааварлах те, бусад хүмүүс одоо юу гэж бодож байна, энэ хүмүүс яг юу хийж байна гэдгийг одоо predict тааварлах чадвартаас нөлөөлдөг. Одоо жишээлбэл хин нэг ингээд сууж илаа гэж бодоход хин нэг хүн ингээд аяхтай ус руу ингээ гараа ингээд сунгахад бид нар шууд энэ хүн цангаж байгаа юм, энэ хүн усуу маргаа мэн гэж шууд усыг ингээ төхүүлж өгдөө шүү дээ тий. Тэгээд энэ нь болохоор толин невронууд тухайн үйлдэлийн зорилгыг нь урьдчилан тааварлаад мэдчихэж байна гэсэн үг. Тэгэхээр тааварлах чадвар аюу сайтай хүмүүс ч үгүй юм уу тий. Тийм хүмүүс бас толин неврон аюу сайн ажилтдаг гэж би гэж үзэх нь байна. За тэгээ хамгийн чухал зүйл нь болохоор одоо ингээд би өөрийнхөө тал дээр бодож эхэлсэн шүү дээ. Тэгээ ингээ ягаад ийм их awkward ийм эвгүй байдалд ороод идэх юм бол одоо энэ нэг хэвээ юм уу гэдгийг бодвол мэдхийг хүсэж байсан. Тэгээд хүн ингээ байнга awkward байдлыг мэдрэх нь зөв үү гэд асуухад хүн угаасаа ингээ байн ингээд ийм awkward байдал, эвгүй байдалд орох нь бол ер нь бол нийтлэг зүйл айгүй олон хүн тохиолддог. Гэхдээ энэ нь ингээд бидний амьдралд ямар нэгэн байдлаар амьдралын маань чанарт хэрхэн нөлөөлж ийн гэдгээс хэвэн үү, хэвэн биш үү гэдгийг бол тогтоох юм байлээ. За тэгээд шинжлэх ухааны үүднээс болохоор энийг хоёр хувааж ер нь бол авч үзнэ. Нэг нь болохоор зүгээр social awkward зам төлөв гэж бас байдаг. Энэ нь яадаг вэ гэхээр зарим хүмүүс ингээд бусдыг бодвол төрөлхөөсөө ахуулаад одоо нийгмийн одоо харилцаанд орж байгаа маш жижиг деталууд тэр болгоныг ингээд аюулгүй анзаарч чаддаг. Тэгээд энэний өмнө ярьжсэн нөгөө тай таширо гэдэг awkward байдал тэ энийг судалсан хүний судалгаагаар болохоор awkward хүмүүс нийгмийн харилцааны ерөнхий дур зураг гэх юм одоо ерөнхий байдал гэхээс илүүтэйгээр илүү их жижиг хэсгүүд буюу деталууд одоо жишээлбэл хүн ингээд тухайн юмыг ярьж байхдаа ямар байдлаар харж исэн ч юм уу те, эсвэл гар нь яаж хөдөлж исэн ч юм уу те. Тэр болгоныг ингээд тархинд процесс хийж идэг.
Тэгэнгүүт тэр их олон мэдээллийг ингээд тархи руу илгээнгүүт тархины талаар айгүйх ядраад тэгээд одоо реакцлах одоо уруу одоо хариу үйлдэл үзүүлэх нь олон хэцүү болж ирдэг гэдэг юм байна. Тэгээ би бас энийг өөр дээр айгүйх мэдэрдэг байхгүй яг ингээд хүнтэй ингээд ямар нэгэн зүйл яриа сууж хахад тухайн хүний үг гэхээс илүүтэйгээр ингээд биеийн хөдөлгөөн, харц, нүрийн хувирлын айгүйх анхаарал татаад идэг. Тэгээд тэр хүн ингээд надад ямар нэгэн байдлаар одоо ямар нэгэн асуудал үүсгэх зүйл хэлээгүй байлаа гэж бодоход одоо царийн хааны хувирлж юм уу те скол ингээд нүднийх нь харцсан ямар нэгэн байдлаар надад энэ хүн надад жоохон таагүй хандаад байна гэдэг мэдээлэл хэрэг өгөх юм бол би эсрэг одоо хариу үйлдэл үзүүлэхдээ энгийн байж чаддгүй. Одоо тэрийг ингээд дахин бодоод энэ хүн надад дургу байгаа юм болов энэ хүн тэгж хэлсэн боловч ингээд царийн тийм байсан гэдэг ч юм уу те. Тэгээ энэ нь болохоор буцаагаад ингээд хариу үйлдэл үзүүлэхэд аюу төвхтэй болж ирдэг. Тэгээ энэ надад аюух гарч ирдэг байхгүй юу? Тэгээд энэ нь бас уг нь бол давуу талтай. Ямар давуу талтай вэ гэхээр ийм хүмүүс хөвчлэн одоо маш гярхай байдаг. Маш их деталийг сайн олж хардаг. Бас системчлэн буюу ингээ логикли сэтгэх чадвар нь их сайн байдаг гэж үздэг юм байна. Тэгэхээр сайн талтай ихтэй нэг талтай айгүйх ядардаг л та би. За тэгэхээр хоёрдугаарт нь болохоор хизээ энэ асуудал болдог вэ? Тэг хизээ одоо за яг энэ awkward байдал ингээ яваад байлаа гэж бодъё. Хизээ яг хүн ингээд энийг асуудал гэж авч үзэх вэ гэд үзэх юм бол хэрвээ энэ ингээд асуудал болоод ах юм бол энэ нь ингээд зүгээр social awkward зан төлөв биш. Social anxiety буюу одоо нийгмээс төгшөөр мэдэрдэг тийм эмгэг байх магадaltaй гэж үздэг юм байна. За тэгээ энийг болохоор юу яасан? Хоёр ингээ харьцуулсан одоо зүгээр ингээ social awkward зан төлөв буюу болон social anxiety-тэй хоёр хүн одоо ямар ялгаатай вэ? Ер нь бол төстэй зүйлсүүдийг мэдэрнэ. Гэтэ тэрний давтамж байт юм уу? Тэрний дараах хариу үйлдэлүүд нь бол энэ хоёрыг яг ингээд ялгахад бол боломжтой болгож байгаа. За мэдрэмжийн хувьд болохоор энгийн ингээд awkward одоо social awkward зантай хүн болвол харилцаа ингээд одоо тэр нийгмийн харилцаа дуусахад тэр талаар ер нь бол мартдаг. Тэр талаар их боддоггүй. Social anxiety-тэй хүн болвол харилцаа дуусны дараа ч гэсэн ингээ олон цагаар олон өдрөөр одоо тухайн тэр болсон харилцаа яригчуд юм уу тий толгоондоо ингээ тоглуулад өөрийгөө буруутгах юм өөрийгөө зэмлэх тийм мэдрэмжийг бол ер нь авдаг. За үйлдэлийн хувьд болохоор тийм social awkward зантай хүн болвол эвгүй байдал ингээ дууссаны дараа одоо тэр хүнтэй ингээ эвгүй байсан ч гэсэн дахиж уулзах бол нэг асуудал болдгоо дахиж уулзах чаддаг гэсэн үг. Social anxiety-тэй хүн болохоор эвгүй байдалд орохоос айгаад хүмүүсээс ерөнхийдөө айц цугтагаад ер нь бол дахиж уулзахгүй байх сонголтыг хийдэг. Бие махбодын хувьд болохоор энгийн awkward мэдэрдэг хүн болвол одоо баг зэрэг ичих юм уу, тэ нүүр улаах одоо шинж тэмдэг бол биеийн дээр нийлэрч болно. Social anxiety-тэй хүн болохоор гарч ичрэх, амьсгалд авчдах тэ ингээд юм нэг авчигдсан юм санагдаад ингээд итгэх айх зүрх нь ингээд тгсэгч байд юм уу те. Тиймэрхүү одоо шинж тэмдэг бол биеийн дээр нийлэрдэг гэсэн үг. Тэгэхээр ингээд үнэхээр нийгмийн харилцаанд ороход хэцүү ингээд хүнтэй ингээд уулзахад төвхтэй тэрнээс ингээд цухтаамар санагдаад ч юм уу те. Дахин тийм байдалд ормооргүй санагдаад өөрийгөө ингээд бүгээд нийгмээс тусгаарлаад эхлэх юм бол энэ нь бол хэвийн биш. Гэхдээ одоо миний хувьд би өөрийгөө ингэж харж байхад би аюух тийм awkward зүйлийг мэдэрдэг. Гэхдээ буцаагаад тэр хүмүүстэй дахиж харьцахад бол надад нэг аим хатар асуудал болдоггүй. Нийгмээс бол өөрийгөө тусгаарладгүй. Ерөөд бол тэр awkward байдлыг мэдрэнгээ ингэж амьдарч явдаг гэсэн. Тийм. Тэгээд миний бодлоор бас нөгөө одоо хит гэрхай хит тийм ажигч одоо юмд ингээ хит ингээд утга ингээд өгч боддог ч юм уу тийм хүмүүс илүү ийм social awkward байдлыг мэдрэх магадлал нь илүү байт юм болов уу гэж бодож байна. За тэгээ би нэг ийм судалгаа маягийн юм хийсэн. Яг ингээд толгоогоороо бодоод үсэрийг яад юм бол гэж бодоод юу олддгүй. Одоо юу гэх юм хариулт нь олддгүй. Тэгэл тэрийгээ дахин мэдрээл яваад идэг. Өөрийгөө ямар гэдгийг мэддэггүй те.
Тэгээ одоо яг ингээд юм мэдээлэл хайгаад хүмүүсийн ингээд бичсэн судалгаа энэ төрийг уншаад тэрнээс ингээд дүгнэлт гаргаад бодоод үзэхлээр одоо өөрийгөө жишээ нь тодорхой хэмжээнд ингээд шинжиж чадчихээн. Бас айгүйх мэдээлэл олж авд юм байна. Айгүй олон зүйлийн талаар мэдэх хэрэг гард юм байна. Одоо ингээд юм судалж авах нэг л зүйлийг ингээд судалж авах хэвчээ тэр ингээд хэлний түүхтэй холбоотой явчт юм байна. Цаашаага одоо тархины одоо үйл ажиллагаач үт юм үү. Ингээд айгүй олон төрлийн салбартай холбогддог юм байна. Айгүйх зүйл уншиж ингээд толгоогоо ажилуулах шаардлага гард юм байна. Тэгээд энэ нь бас надад айгүйх таалагдлаа ингээд би ингээд өөрөө зөвхөн мэдээд өнгөрөөд биш. Ингээд хүмүүс бас надтай зөв давхар мэдээд өөрсдөө бас өөрсдөө ингээд шинжилгээ хийх нь бас тустай юм болов уу гэж бодоод ер нь иймэрхүү бичлэг хий гэж ботсон. Тийм тэгээд миний угаасаа одоо цагийн хувьар бас чиж гайгүй болж байгаа. Би амар цагийн хувьартай байх нь энэ жилээс ер нь гайгүй болно. Тэгэхээр магадгүй би ингээд өөртөө яг зорилго тавиад те өөртөө ямар сэтгэл хөдлөж байд юм уу те ямар зүйл ингээд бие дээр өөрнүүдийн тэр талаар ингээд аль болох мэдээлэл цуглуулад тэгээд өөрөө бас олж мэдээд хүмүүстэй хуваалцвал бас гоё юм болов уу гэж бодсон байхгүй юу. За тэгээ эхний удаа хийж байгаа болохоор магадгүй ингээд хил ам төгтрээд байж иж магадгүй явандаа ингээд тасах байх гэж бодож байна. Тэгээд бас хүмүүс тус болж байгаа бол аюух баярлж байна. За тийм байна. За тэгээд та бүхэн өөрсдөө social awkward замтай хүмүүс үү эсвэл бол social anxiety-тэй хүмүүс үү гэдгийг бас тодорхой хэмжээнд мэдэж авсан болов уу гэж бодож байна. За тийм ээ. Баярлалаа баяртай.